Шашин соёлыг хослуулсан даншиг наадамд хүч үзэн барилдах бөхчүүдийг эх 7 хоногт бүртгэх нь энэ жилийн улсын наадамд үзүүлж улсын арслан цол хүртсэн пүрэв давааг өнгөрсөн жилийн даншиг наадамд төрүүлж байсан юм а. За даншиг наадамд барилдах бөхчүүд даваа бүрт цуглаагаар оноолт хардаг учраас бүх сонирхчдыг шуугуулсан сонирхолтой барилдаа олон гарна гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. 256 бүхийг бол суглаагаар барилдуулна. Ерөн суглаагаар барилдуулах нь бол одоо бас үзэгчлөмөнд бүх сонирхчдыг таашаал авчирч байгаа. Дээрээс нь одоо бас гадны жуулч, гадны одоо зочид төлөөлөгчдөнтэй бол бас үз сонирхоход бол шудраг барилдаан өрсөлдөөн өнтэй ийм одоо барилдаанууд гардаг учраас энэ бол даваа талтай. За дээрээс нь одоо 5-аас дээш тавсан бөхчүүд бол даншигын цол өгнө. За даншиг наадмын бүхий цол улсын наадмынхаас ялгаатай харцаг гарь зэрэг цолыг даншиг наадамд олгодоггүй байна. За улсын цолтой дааларчин бүх өнгөрсөн жилийн даншиг наадамд зодглож байсан нь барилдааны чанар шансаа анх зохион байгуулсан жилдээ ямар хэмжээнд байсныг илтгэж байгаа юм. За харин түрүү бүхийн шагнал улсын наадмынхтай адил байдаг байна. Төрийн наадамд одоо төрүүлсэн бүх 15 сая, үзүүлсэн бүх 10 сая, дөрөвдүүлсэн бөхчүүд 7 сая төгрөг авчихсан бол одоо энэ мөн яг энэ жишгээр одоо За өнгөрсөн жилээс сэргээн тэмдэглэж ирсэн шашин соёлын даншиг наадмын бүхий барилдаанаас 8 бүх цол хүртсэн байдаг байна. За 8 дугаар сарын 6-7-нд хүйдэл одогт болох даншиг наадмын үеэр хүрээ зам харих ёслол мөн болох юм а.